Big family эхэлж байна. За big family өөрсдийнхөө офсоос эхэлж байна. За өнөөдөр нөгөө юу машин гардаггүй өдөр байгаа. Тэгээд энэ чинээс одоо нэг big family бичих нөгөө айл руугаа явах гад. Тэгээд харин онлайнаар одоо такси дуудах чинь. Би сая өөдөөс маск түртэл тавиад би зүгээр танаас нэг сурчилж байгаа юм шиг нэг гоё юм хэлэхэд гадаад байгаа монголчууд Uber зөвхөн гадаадд байдаг юм байна гэж ойлгож байгаагүй. Хүргэлтийн машины үйлчилгээ Монгол байдаг юм билээ шүү. Тэрийг сая бит хоёр мэдэж авсан. Тэгээд одоо яг юм нэг машин явдггүй өдрөө тестлж үзэх гэх юм өөрсдөө хөрвүүлэх гэх тэ хараа. Тэр нь яаж яадаг вэ? Энэ хажуугаар нэг харин дотороо нөгөө нэг жолооч хийж байна. Энд явчих тараа. Энэ чаас нэг жолооч байна. Харагдсан юм шүү дээ. Хөө байна уу? За би жолоочоо дуудах. Хүргэлт километр 1000 төгрөг дуудлагын жолооч 2000 төгрөг юм байна. Километр тутамдаа. Хэлтэй дурлаа. За. Жолооч хайж байна. 1 секунд, 2 секунд. За ингэ жолоочоо санал болгодог юм шүү дээ. Энд нэг жолооч байна. Энэ жолооч ингэ нааш ирэх юм шүү дээ. Жолооч алдсан юм. Оо за. Нааш ингэ хар зэрэгцүүлээ одоо энэ. Оо тийм байна. Окей, тэгээ даун гэж толт юм. Түр наадах дуусчих. За энд манай Огийн сууж байна. За манай Огийн бол одоо best одоо оны шилдэг бүх талаараа best Огийн байгаа. Жолооч үнсэн сэргэлт хөрөлнгээ ажууд. Оо тийм байна. Тэгвэл тийш явах уу? За энийг одоо ингээд хоёулангийн байршлаараа болохоор наашаа байрлал ороод ирэх юм байна. Одоо тийм хүлээл гэж болохгүй шүү дээ хараа. Гарах уу? Ийм ойрхон баг юм уу? Харин тийм ээ. Ийм гурд юм уу? За окей. Тэгвэл шууд гарыг. За гараад ирлээ. Өнөөдөр жоохон салхитай өдөр байна. Тэгээд та бүхэн хэрвээ ажигласан бол бид хоёр big family-г өмнө нь бол өөрсдөө идэг гэсэн бол одоо манай өмнө миний ажиллаж байсан телевизийн хамтдаа бид нар хийдэг болсон байгаа. Хамтдаа хийдэг болсон учраас чанар нь ч гэсэн бас сайхан илүү сайжирж байгаа хаа. Тэгээд тэр чанар сайжирсан үгүйг бол та нар өөрсдөө хэлжтэй хараа. За бид тэрийн машин одоо энэ хавьд байна гэдэг гисэн байна. Би байршлаа надаа. Чи миний утсан дээрээс харах уу? Өнөөдөр бид хоёр нөө юугаа учраас машин явдггүй өдөр учраас машин хүргэлтээр дуудсан. Одоо ямар гоё юм. Одоо яг энэ үе гоё байна. Дээрээс нь такси бас олдоход хэцүү байгаа учраас хүргэлтийн энэ аппликейшн амар юм байна. Дээрээс хойш энийг бид хоёр бас нэг ашиглаж үзье гэж бодоодсэн шүү дээ, тийм. Өнөөдөрс та утгаар нь ашиглаж үзэж байна. Өнөөдөр нэг утгаар. Энэ юм байна мөн үү? Энэ мөн үү? Мөн юм шиг. Хүргэлтэйхөө. За. Яа сайн байна. Энэ шүү дээ, ап нь арай. Энэ дээр тийм байна. Энэ дээр байсан. Таны хүргэлтээр бич. За ямар гоё тэр машин төрж байгаа. Ямар гоё юм. Сайн байна уу? Сайн байна. Яа хөлөө. Тэгээ жоохон явж байгаа ярингаа дүрсэн юм. Нөө очих хайлаа нөгөө бас гэрийн хаяг нь бас хэлж болохгүй. Тийм. Гараа хариултахаараа. За. За. Гараа хариултахаараа. Яа юм байлаа. Юу нафайт нөө. За би яах. За одоо бүр ингэ ариутгах цагаа тавьж ямар гоё. За баярлалаа. Та маск гэсэн сайн шүү. Манайхан бүгд масктай. Энэ нөгөө юу чин Uber чин бас хойно бас ингээд машин дээр Uber-гээ бичстэй идэв билээ шүү, тий? Тийм үү? Тийм ээ. Бид нөгөө сайн нөгөө Америкт яваад бас нэг Uber ашиглаж үзсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө яг энэ юунууд нь болохоор ингээд машинууд нь яг Uber гэсэн. Uber гэ тэмдэглэгээтэй. Тэмдэглэгээтэй гэдэг юм. Манайхан ч бүгд энэ ардаа юм уу та. Аапийнхаа нэг наад Тийм. Тэснийхаа юм тийм наацсан. Тийм. Тэгэд энэ чинь хамгийн гол нь юу ч хүргэж өгж болно гэдэг. Оо юу ч хамаа. Зөвхөн хүн биш те. Агаараар цэцэг их хөргөндөө. Яа гоё.
Тэгээд одоо бид нэр өнөөдрийн Big Big Family-д оролцох айлында ирж байна. Тэгээд оролцох айл маань одоо сюрприз хийрээ байна. Хиний дэрх гэж байгаа та бүхэнд харуулна. Шууд ороод харуул. Шууд ороод харуулъя тий. Тэгээ. За тий би таярыг бас за ерөөсөө нэг цаг маг удалгүйгээр маш хурдан ирж хүргэж өгч байгаа ахт маш их баярлалаа. Аха таны хин гэдэг вэ? Намайг жадсан. Жаданбаа. За Аба аппликейшны Жаданбаа. Маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ одоо гар барьж болохгүй би чинь. Тэгээ. За би нүг. За баярлалаа амжилтсан. За манайхан ийм ап юм биш шүү. Таны хүргэлтгээд. За окей. Ирчлээ. Чин руугаа нэг яриадах. Нүгтэр жоон салхитай нүг юу те. Байна уу? Сайн уу би төвшөө байна. Позитив бичлэг сайн уу ажил сайн уу. За танах чин хэдгээр орсны хідэн давхарт илээ. 6 давхарт. Окей. За битээр явчих. За. Сайн байна уу? Сайн. Оо тийм үү. Таныг нөө юу яаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Үсээд суулхаа гараа. Харин би ишээг өсч орж байгаа байхгүй юу? За. Түр би тэр ороод байж ах уу? Түр. Оо шууд. Ихтэй таар нөгөртэй нэрс чи ихтэй таараад. За сая бол яг орох зочны маань эхнэрийн та бүхэн сая харлаа. Одоо яг гэрлүүн ороод хинтээ уулзах чаа гэдгийг одоо харуулъя. За. Айл дэрсэн гэснээс нь айл тонох гэж байгаа юм шиг мэдрэл төрчлөө. Сая танаа хүнтэй доор хальт таарах. Тэгээ заалгаа шууд. Үсээ яг сувчаад ороод ирлээ. Одоо ч нэг корона болсон учраас гар барьж байгаа болчиход байна шүү дээ. За минь хэлж байгаа юм. Биш тач үзүүл шүү дээ. Яа. Дэлгүүн минь яагаад дуулаад байгаа юм гэхээр гараа угааж явахдаа энэ төрсөн өдрийн дууг 2 удаа дуулаад саунд дугаахт бол гарны бүх бактери ажилладаг гэдгийгсэн. Болцсон уу? Яа болцсон. Бас ингэж угаах хэрэгтэй юм. Яа чанс нэг юм болж байгаа шүү. За биелэх хэрэгтэй мээр. Бактери урсгаж байна. Оны өдөр хамгийн их нүүр амраг үрдэг. Чиний ханаас болсон. Мисослин юм чаад. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэж. За. За танаа нэг орж ирэхээс өмнө болцоотой нэг гэрээ нэг жоо танилцуулаач. Амар гоё. Тий. Энэ зурга юу идрээ. За юу яа эхлээд нэг хөөргөлч. За тэгээ. Яна миний гар нойд. Хоёр ажил дээр сайн. Оо сайн гэл. Тэр нэвтрүүлгээ хийгээд одоо контентоо гэх юм уу да. Тий. Контентуудаа Хоёр хийгээд энэ юу мөг хосын журмарыг үзээд гой санагддаг. Нэг манайч бас гэрүүл дээр уран бүтээлч юм уус тэгээд явдаг учраас хоёр ч хоёулаа их хөвгчлөлтэй тэгээд бас гоё асуудалтай уулзаад юм яриа л. Гоё харагдсан шүү дээ. Тэр харин хосын жор хоёрыг бас ингээд нөгөө хамт нь оруулж ирснээс Big Family гэдэг энэ контентэнд оруулаад яах юм бол илүү бас цар хүрээтэй ярих юм болов гэж та. Тий. Тэгээд хоёрыг энэ контентэнд оруулсан. За тэгээд бас юу яаж байгаа. Дөнгөж гэрт ороод хоёрыг бас хэрэг соргоор дөнгөж гэрт ирээд хоол бэлдэж чадаагүй. Өмнөө гэрэлгээд манай бас хамтарч ажилладаг бас ахч нар байдаг. Сайхан гоё вэлөө хоол бас бид нар бас студент нар шинрээс оч. Студентээр ингээд явхаар бас юу яа. Бид нар ч байнга гэртээ хоолн тэгээд бас чадчихгүй амжихгүй. Тэгээ өмнө гэрээлийн хоёрыг бас хэрэг соргоор өмнө гэрээлээс давхар дуудаад. Оо зэ. Ингээд аваад ирсэн. Оо зэ.
Нэр хоол бэлэн байгааг яриад ирсэн. Энэ юм биш үү? Хоол нэр ихтэй санаа зовоорой. Тийм манай өмнө бүрийн чинь бол ерөнхийдөө маш гоё солонгой хурдан би таадаг 3 цаг гэл ирнэ гэдэгсэн чинь яг 2 цаг 50 минут гээд авцраа бэлэн болоод очиж байна. Оо зэц. Тийм тэгээд бас үнэхээр гоё амттай хоолтой. Сая үеэр бас ертөнц тоглолт хийхэд бас өмнө гэрэл манаас зөндөө сайхан хоолтой байсан. Тэгээд бас давхар бас танаа энэ сайхан олон мянган хүн үздэг сайхан контентараас өмнө гэрэлдээ бас хэлээд авчих. Даатчихээ. Яг тийм Тийм шүү дээ. Энэ нэг гоё юмыг цай чанах гэж байгаа юм биш үү тий? Хөө ямар гоё. Энэ богцоо. Тэгээ манай эхнэрийн дүү. Оо за. Одоо манай эхнэр бүтээрийг хором ихэд манай хатан ээж ингэж бас ойж өгсөн. Манай энийг сонирхож болох уу? Оо за. Нэр намайг баг байхад имэмэний ногоон цайны уут гээд бүр тустай юм бүр ингээд ширээр ингэж хийдэг байсан. Тэгээ сая энийг хараа шууд саналаа. Энэ ямар гоё юм бэ? Манайхан чи ер нь Гараараа хийчдэг байсан тий ингээд. баян энэ цай чам уус цай чам манай эхнэр. Оо за. За баярлалаа. Одоо чам жохоо. Одоо дуур. За танаа хоолнууд ингэж тавчуу. За манай нүрээ додоо. Би үүдүүд дууч. Тэгээ одоо доо. Тэгээд ер нь ингээд идж жуугаад үүдэлтэй сайхан ярьж Тийм. Тийм шүү дээ. Тэгээ сая нөгөө таныг орж ирэхээс өмнө таны гэртээ сайхан танилцлаа байхгүй харин тий. Таны гэртээ танилцчихлаа. Соор ороод байгаа. Яс та хоёр оюутан цагийн хэсгийг нэг хайтгаа яриа өнгөрцөн тий. Оо тийм үү. Тийм. Оюутан цаг, хором мором оюутан цаг юмнуудыг жоохон тавчих ярьсан. Тийм, хормын зураг харсан учраас. Тий. Дээрэгцэн. Оюутны байрны хосууд юм бэстэй ер нь одоо Сүүсийн 2 давхрын нэг коридор байдаг да цэнхэр сандалтай. Тэр л тэндээс л эхэлсэлтэй ер нь л. Тэгэл оюутны байранд өөрөө би бас тавчих ярьсан. Би өөрөө хотод гэртээ хэрнээ оюутны байр руу орж ирсэн гэдэг. Тэгээ тэнд 10 хэдэн хүний хоол хийжсэн болохоор гараад тустай гарсан. Одоо хоолыг хийхгүй. одоо тэр найзууд маань бас сонсвол бас эвгүй ч юм шиг тэгтээ өнгөрсөн юм дөө яа. Үний юм чинь тийм ээ. Тийм шүү дээ. Тэр бол өмнө нь болохоор та хоёрыг нөгөө хосын жорд оруулаад нөгөө хосын жорын бас та хоёрын хосын жорыг бас нэг танилцъя гэж бодож ирсэн. Тэгээд бусад одоо та хоёр бас нөгөө зөндөө нэвтрүүлгүүдээр ороод энэ талаар бас нэлээ ярьсан учраас одоо давхцаа яах вэ гэд. Тэгээд big family-гээр оруулах юм бол илүү бас та хоёроос бас илүү гоё нандин юмнуудыг сонсч чадах юм байна гэд. Тэгээд big family-тэй урьсан байгаа. Тий. Хосын жорыг бол өмнө нь бас үзчихсэн. Надад их гоё санагдсан. Яг ингээд одоо өөдөөс хараад ингээд суугаад ярьж байгаа юм шиг тийм ээ. Яг тэгж харагдсан. Тэгээд гоё хосоод яг одоо бит хоёр бол ямар яадаг ин та хоёр яадаг ин тийм ээ. Ингээд яг гоё хуваалцаал сайн муу гоё юмнуудаа ярилцаал ингээд жигт гоё л санагдсан. За танаа хүнийг орж ирэхээс өмнө танаа гэртээ нэг чүд газ танилцчихъя тий. Тэр хормын зураг Ааха. 2012 онд хормоо байсан. Оо зөө. Тий. Тий. Тэр яг анх юу яагаад гэр бүл одоо цог одоо амьдраад гэдэг шүү дээ. Оюутан сүүсийн оюутны байрнаас эхэлсэн. Нэгдүгээр курс ганцууд хоёрдугаар курс байсан. Тэгээд сүүсийн оюутны байранд цог ороод би ч Улаанбаатарт гэр байсан хэрнээл оюутны байр руу яваад орцсон. Ганцууд бол гэр нь увсад учраас энд бол зайлшгүй нэг ах トゥ гэнда ч юм уу нэг оюутны байранд байхгүй болохгүй. Манай гэр хотод байсан хэрнээ тэгээд ганцуудад одоо хайр дурлалаар хотлогдоод оюутны байр руу орцсон. Тэгээд оюутны байранд нэг сар болчингуудаа шууд нэг тэр чинь өрөөнд 10 хэдүүлээ дандаа нэг олуулаа ингээ 2 давхар ор мортой ингээ чирч айгуу тийм тохгүй. Тэгээд бас нэг хоолонд хийхэр чинь нэг бол 10 хэдэн хүнд хоолонд хийчих гэдэг. Тэр чинь оюутан цаг бас эвгүй шүү дээ. Тэгээд өөрснийгөө л болгодог цаг шүү дээ. Тэгээд ганцуудын дүү бас усаас ороод ирсэн. Бид гурав чи гурвуулхнаа хоол хийгээд байж болохгүй. Тэгээд юу яач. Бөөнд нь хин. Тэгсээр бас хорцсон бүр дасал болсон. Бид гурав хоол хийдэг нөгөө 10 хэдэн хүнд. Тэгээд сүүлдээ болоод за ерөөсө гарыг. Тустай байр бас. Би ч бас тэр үед ч бас нэг 50,000 төгрөгөөр өдөр дуулцдаг байсан. Тэгээд бас дажгүй болцоотой байтуг байсан болохоор шууд гараад хажуугаар болцсон л доо. Тэр чинь одоо 5-6 оны л үе л дээ. Тэгээд бид тэр цог амьдраад цог гэрт ороод л одоо явсаар байгаа 2012 онд
2 хүүхэдтэй хормоо хийжсэн. Тэр зураг байна. За ямар гоё. Тэгээ манай big family болохоор ингээд нөө бит хоёр энүүгээрээ яг юу хайгаад хосын жорол хосын харилцааны талаар ингээ хайгаа яваад. Big family болохоор одоо энэ хүүхдийн хүмүүжлийн талаар бит хоёр бас хайгаа яваад. Одоо учир нь гэх юм бол бид нар чи яг өнөөдөр нөө 20 дугаар зууны хүмүүжлэр ингээ бүгд хүмүүжигдсэн. Тэгтэл биднээс гарсан хүүхдүүд маань болохоор бүхэл бүтэн 21 дугаар зууны техник технологийн үед тий гарч ирсэн. Тэгэхээр энэ техник технологитой бид нар яаж одоо хорчихэр аюу хэцүү хорж болохгүй. Тэгэхээр яг энэ үед бид нар энэ 20 дугаар зууныхаа хүмүүжлэрээ хүмүүжүүлэх гэхээр бас болчихгүй ингээл одоо тий ааваасаа ингээл нэг 5 салаа боо амсуул лидер гээл тий тэр болохгүй болчихсон гэдэг. Тий чи ирэх яригдах гээд бидний үед бол тийм байгаагүй шүү дээ аавдаа алгадуулах юм дэлстаа ингээл нэг сайхан хэмэр сэргэлээ гэж бодоод ингээл явдаг гэсэн. Тэр энэнийг л одоо яг Монгол тэгээд гадаадын имийг шууд хуулчих гэхээр бас болчихгүй байгаад идэг. Тэгэхээр одоо яг Монгол хүүхдийг Монгол гэр бүл залуу гэр бүлүүд бид яг яаж хүмүүжүүлэх ёстой юм болоо. Тэг өнөөдөр бид хоёр ингээд бас ингээд танаад орж ирээд ингээд хараад гэхээр яг манай нөө Монголын өвөө уламжлалын яг Монгол ах уй талаас айгүй гоё гэрээ ингээд тий соёлыг ингээд өөр хөлтөдөө бүр ингээд заахаасаа илүүтэйгээр нүдэнд нь байн харагдахуйцаар ингээд бас ингээд гэрийнхээ интерьер дээр оруулсан байна. Тэгэхээр энэ маань өөрөө бас танаа одоо хүүхдүүдэд яаж нөлөөлж ийн хүмүүжилд нь яаж нөлөөлж ийн энэ талаас бас нэг ингээд гоё нэг нөгөө ярилцаал явъя гэж бодоод байна. Гоё л асуулт байна. Тэгээд ямар ч сан хов хүмүүсийн амьдрал бол өөр тийм ээ. Өөр одоо югаар л замаар л явдаг байх. Бид хоёр бол миний хувьд бол одоо яг л хөдөө өсөөл хөдөөл одоо сумд одооны сум зуны амралтаараа эмээ өдөр очиж хон ураг хариулаад жоохон том болоод урдмаар унаал. Тэгэл өшөө жоохон том болохоор адуун дохиол буцаж суман дээр очиж сургуульдаа сурчаал. Тэгэл одоо бусдын адил одоо төгсөөд энд дэж оюутан болж Улаанбаатар төрж оюутан болж. Тэгээд тэрнээс хойш л одоо тасралтгүй ингээд байж байгаа. Тэгэхээр одоо бидний өссөн орчин бас нэг юм болчихж байна. Одоо тэнгуут хотод өссөн залуучуудын орчин бас нэг өөр болчихж байгаа. Шал өөр тийм. Тэгэхээр энэ болгоныг бол бид нар бол нэг тийм хүчээр үгүйсгэх ёсгүй л гэж би хөвдөө боддог юм. Ягаад тэгэхээр хүн хүний өссөн орчныг хэн ч өөрчилж чадахгүй ер нь бол тийм ээ. Тэгэд ганц хувьд бол бас Увс аймгийн Тэссум төрөл бас л одоо бүр надаас илүү хөдөө илүү байсан. Одоо манай Адам аавж ирж хоёлаа хөдөө мал малдаг хүмүүс одоо увсаас энд нүгүүд бүр ирсэн. Яг л малчин айлын охин. Тэгэн саудын өссөн орчин бол бас л бүрл илүү одоо өглөө өөрө 6 цагаас үхэр сааж тэнцээд өөрөө яриад. Өөр үхрээс аваад бүх цагаан юм мэдээгээл одоо хөдөө малчин айлын эхнэрүүд ямар айдгүй те яг тэрийг л би бүр хар багасаа гэж өссөн хүүхэд бай. Одоо яг л айл эхнэр бол яг бас яг миний яг өссөн орчноос бас шал өөр те хотын амьдрал ч бас өөр шүү дээ. Тэгэл бид хоёр бол одоо ингээ яг одоо цэвэр одоо нэг Монгол ахуй тал руугаа одоо өссөн хүүхдүүд болчихжээ тийм. Тэгээд ямар ч манай гэр бол одоо бид нар оюутан цагаас түрүү бас ярьж байсан те тэгэл тэр хажууранд нэг орсон гэж ярьдсан да. Тэгэж орохдоо цагаан сар болоход бид хоёр хэвийн бов 3 хэвийн бов ингэж өрж тавиал сүтэ цаагаа чанаал яаж ээж гал юм болгоныг болгоол бууцаа хийгээл зах гарч тэр чи айлын хажуу өрөө штэ бас нэг тийм хэдэд хүмүүс ингээд дөрөөсөлдөг. Тийшээ зах гарч обаа аваад обааг ингэж гоё наагаад хажуу талд нэг бүрээд оюутнаас бид тэр чи нааж мэдэхгүй юм чи ямар ч анхны мэддэг хүн байхгүй болсод штэ. Тэгээ цавгийн дөрхэд наадсан чинь хажуу талдаас нэг бүрээд огтоод одоо тэр хаанаас ирсэн бэл юунаас улаан удаас ирсэн бүрээд баха. Бас оюутан. Тэр нөхдүүд ингээ хараад эний чи ингэж наадаг гэд биднээс хамаагүй илүү байхгүй. Тэр тэгэхээр одоо хаана өссөн хөхтэй мэдгүй те. Тэгэд ингэж зааж өгөөд тэгэж нэг юм дөрүүлж яг иймэрхүү л мэдрэг авдраадсан баг. Энийг ингэж обойдоо тэгээд цагаан сараа шал малын янзын гой зүйлгээд ер нь бол одоо ажилсан. Манай хадан талын бол маш ажилсан хүмүүс. Увсын. Тэгээд ингэж одоо хөө үүдээ бэлтгэж цагаан сарын үндэснийхээ баярыг бол тэгэж шууд бүр анх нилээл тэмдэглэж байсан. Тэгэл наадан болохоор л бас тэр Монгол цамц тэр төрөйтэй гутлаа өмсөөл нэг сайхан явмаар санагдаж цаанаасаа л нэг тийм цуснд нь тийм шингэцсэн. Тийм л одоо бит хоёр бол ахуйтай. Тэгээ манай хүүхдүүд бол ерөнхийдөө одоо хамгийн ихнийх нь 2010 онд төрсөн. Тэгээд одоо 4 дугаар анги охин намун байгаа. 8 оных. 12 оных. Тэгээд одоо
2 дугаар анги. Тийм. Тэгээд баг хуу маань 19 оны. Тэгээд ингээд одоо бол ямарчсан би алгасаад одоо яг баг хуугаа ярихад бол Молор Эрдэнэ гэдэг нэр өгсөн. Молор Эрдэнэ гэдэг нэр бол ямар утгатай вэ гэхээр бас тийм морины одоо сүлд одоо морины тэргүүн толгойг бас Молор Эрдэнэ гэж ярьдаг. Тэгээ ер нь бол морины бол одоо тийм одоо юу гэдэг хүндэтгэлийн нэр гэх юм уу да. Би тэр нэрийг өгсөн. Ямарчсан бол торийн сүлдэнд одоо мөнхөрсөн одоо Монгол морийг бол одоо Монгол хүмүүс бол бас дээдэлж хөтөж явах хэрэгтэй гэж би бас сонсч мэдэрч байсан учраас тэгээд Молор Эрдэнэ гэж нэр өгсөн. Ямарчсан бол Монгол одоо хүү бол одоо тэгээ аав нь бол одоо ингээд би бас ингээд атуу цуглуулж байна. Сайхан урдан буянгууд бэлгэнд авж байна. Тэгээд ямарчсан бол адуу бол сайхан өсгөх нь бол ойлгомжтой. Миний хүү бол нэг миний үеийн одоо насан дээр ирэхэд бол сайхан адууны одоо захтай болцсон байх болов гэж би хувьдаа бодож байгаа. Монголын бас том сайхан уяачд ах нар манаас хурдан азаргийнхаа улсын наадамд төрүүлсэн айрагдсан адуунуудынхаа төлөөс тэр ингээд өгж байгаа. Тэрэнд бол их маш их баяртай байгаа. Тэгээд хүүхдтэй Молор Эрдэнэ гэж нэр өгсөн. Өө зээ. За танилцъя. Хин бэ? Энийг бас Молор ингээд яатсан. Өө зээ. Нэг сарын 18 гэдэг чинь Одоо 2 өрсөй байна тийм. үгүй 2 өрөөг нэг хэдэн сартай гэсэн. За хин гэдэг вэ танилцъя. 2 өшөө. Хин гэдэг л. За. Намайг төвшөө мэдээ. Хэдэн сар вэ? 3 сар гэхлээр чинь 1 сарын 18 төрсөн юм уу? 19 оны 1 сарын 18. Тэгвэл яг ой 2 сартай юм байна. Тийм болчих жоо юм. Тийм биш үү? Гоё шүү. 9 сар таахгүй. Гэтэ манай хүүхдүүд амар өндөр юм. Энэ харин ер нь их биерхүү. Бүр жоохон багтал 3-4 сартай багтал 8-9 сартай хүүхдүүдийн хажууд нөө нэг хил дээр тавихад л гол дэс юм явчих гэсэн. Ингээд царай төрхийн ахаар яг ингээд тийм жаахан балчир байгаа даа. Тэгсэн ингээд амар өндөр юм. Одоо 2 сартай болчихсон. Гээ сонирхоод тайм. Энд чинь 4 хонс өмсцөө энэ ч. Энэгээр тэгээд одоо гүйгээд байгаа. Одоо гүйгээд танаа хүүхд хэлсэн зүтэй. 9 сартай. Одоо 9 сартай. 3 сарын дүү юм биш үү? Тийм байна уу? 5 сарын дөө. 5 сарын дүү. 12 сар гэж нэг настай болох юм тийм. Тийм, том охин бол Наман байгаль. Наман байгаль гэдэг нэр бас л бидний нэг үзэл бодол тэр байгаль их хайрлах тийм ээ. Дэлхийн ээжээ хайрлах Наман байгаль гэл ингээл том охиндоо юм сайхан нэр өгсөн. Дунд охин бол Энх уянга. Энх уянга гэдэг нэр бол уг нь бол Энх улирал гэж дууг би 10 онд дуулаад. Тэгээд Энх улирал гэдэг дууны түүх бас их янз юм бэл. Энх улирал гэдэг нэртэй одоо 70 хэдэн оны 20 гаруй залуучууд байдаг гэж байна. Оо зэц. Яг нэг жилийн цэргүүд Энх улирал гэдэг нэртэй. Тэр бас их гоё дуугтай. Би тэрийг дараа ярина. Тэгээд Энх улирал гэдэг дууг дуулаад тэр дуугийг сонсоод айгүй гоё сэтгэл хөдлөө. Тэгээд би дунд охинд Энх улирал гэж нэр өгөх гэж байгаа. За сарайч бас нэг дуу дуулаад энүүгээр бас шийдэгдчихтэй гэдэг биш хаа гэдэг. Энх уянга болгоцсон. Тэгээ уянгтай сайхан бас урлаг гэдэг тэр утгаараа тэгж нэр өгсөн. Манай 3 хүүхдийн нэрний онцлогуд бол юм байгаа. За өсөж байгаа орчин бол хэдийгээр хотод байранд боловч яг одоо зуны амралт одоо тэр юунуудаар чөлөөтэй үеэр л дандаа хөдөө нэмээ өгөөтэй. Зунд бас нөгөө нэг бас Монгол ахуйгаа сураасаа тий. Имэн бас цаад 6-саа гэх тийм утгаар хөдөө хийж аваа ирдэг. Тоглолт татарч өгнө хон малын наагуургүй ажил гэр орны ажиллаж гэсэн аюу өргөн хийж сураад байгаа. Таван ошоо малтай яаж харьцах уу? Алинтай нь ямар аваагаар харьцдгийг тийм ээ гэдэг тийм ухагдхуунтай л болгохыг хичээж явдаг. За. Юу одоо нөө цайхаа нэг цай болж байгаа шүү. Одоо ингэж ингэж хой цай буцаж авах шиг нэрээ гэж хэлж зэ. Би эндээс нь аяга аваад. Нэрээ тэр Энх улирал гэд түүх бас гоё. Би бас нэг сонсч ирсэн санагдаад байна. Тийм тэр Ийм аяг биштэй. Ийм байлээ. Шинэ аяг зөндөө багш. Барнангийн дорж холом гээд агуу яруу наригч. Дундуу энэхтэй мундаг яруу наригч юм лээ. Төрийн шагналт багт юу явуулаа. Тэр хүн цэрэгт байжгаад энэ Энх улирал гэдэг дунд
бүр үнэхээр одоо дуулдаг, байнга л аялж явдаг тийм хүн байсан юм лээ. Тэгээд тэр хүн цэрэгт жаа байж байгаа тэрний цэрэг байсан 20 хэдэн цэрэг бүгд одоо халагдахтаа тэгж хэлсэн. За одоо жаагийнхаа сүлд дууны нэрээр нэрлэгдсэн дууны нэрээр бид нэр эрэгтэй ч эмэгтэй ч энэ хөлрөл гэж нэр өгнө хамгийн ихний хүүхдүүдтэй гэж. Тэгээ тийм олон энэ хөлрөлүүд байт юм л. Оо зэ. Тий. Тэгээ их хөлрөл гэд ботхоор утхан ч гэсэн гоё. Хавар өрн цагийг хэлж байгаа шүү дээ. Хайрчны хөвгтэй. Тэр чинь одоо түүхтэй. түүхтэй одоо 4 дахь хүүхэд маань яваа. Оо зөө. Жирэмс юм уу те? Үгүй. Маань болохоор 9 сартай. Жоох юм шүү дээ. Тийм жоохон. Ойролцоо. Төрсөн юм шүү дээ. За цай болсон байна. Хөлрөл тийм учиртай. Энэ дандаа дээр нь юм бичсэн аягнууд ахыг болох дандаа тэгээд дурсгаж ирсэн аягнууд. Манайд ерөөсөө юугүй аяг гэж байхгүй. Оо ямар. Бичиггүй аяг гэж байхгүй. Ааха. Дандаа ерөөл юм гоё өнгөнд байгаа юм тий. Тэгээ энэ нэг 2011 онд би хамгийн анхны тоглолттой байсан. Тэгээ 11 оны тоглолтын мөнгө аягнууд дандаа бэлгэн. Тэгээд 12 оны хурмын мөнгө аягнууд. 13 онд би архал тоглолт гээд Бөхөөргөнд 2 өдөр тоглосон. Тэрний мөнгө аягнууд. 14 онд дүүрэн жаргалтай ороо гэж Бөхөөргөнд бас тоглосон. Тэрнийх тэгээд 17 онд Мөнжигтэй Монгол 18 онд ганц удаа миний ээж хорхон одоо тэр телевизээр гарч байна. 19 онд Хос ертөнц гээд 11 оноос ингээд яг 19 он хүртэл ингээд завсаргүй жил болгон тоглолт хийсэн. Тийм тэгээд энэ дандаа дээр ингээд бараг л тоглолтын нэрнүүд энэ төр бас байж байгаа хөө. Ямар гоё. Нэрээ чи тэр чинь 20-аар зөндөө аяг ирсэн шүү дээ. Одоо энэ нэр аяг ашиглах юм байна шүү дээ. Ашиглах хэрэгтэй юм байна шүү дээ тий. Одоо ингээд манай Монголын ингээд өв уламжлалт тий ахын талаас ингээд бүгдийг ингээд харахаар манай монголчин бүр ингээд өөрийн гэсэн аягтай тий гэр нь өөрийн гэсэн одоо дом гэдэг чинь бас манайхад үстэй тий өөрийн гэсэн цай уух энэ дээр бид нар айгүй их ач холбогдлын цайгаар дамжуулж айгүй их юм бас ингээ яригдаж юу яадаг гэсэн болохоор бусад гадны орн бол тэр болгон бас детальчлан байдаг юм уу бол мэдэхгүй бай. Тэгэхээр манай Монголын ахын өв соёл өөрөө ингээд айгүй баялаг юм шиг надад харагдаад байгаа байхгүй. Тэр өнөөдөр одоо энэ аяганд дүргэлж цай ууж байгаа өөр хүүхдүүд чиг нөгөө би чинь монгол хүн шүү дээ гэдгээ баг орой хоол болгон дээр л мэдэх юм биш үү. Тэгээ дээрэс нь одоо яг нэг ахуй талаас бодхоос өөр эрүүл мэндэд бол маш сайн гэж мөнгө аягнаас. Мөнгө аягнаас хоол идэж уух, зэс аягнаас хоол идэж уух ходоод маш сайн. Одоо бид нар шааз аяганд бас голдуу иддэг. Шааз аяг бол яналтгүй хоорн нөлөөгүй. Мөнгө аяганд идэж уух бол маш сайн гэж яриад. Халуун хоолыг тий. Тэгэхээр энэчнээс л ингээ бодохоор зүгээр ингээд заавал хүүхдүүдтэй ингээ ярьж хэлэхээсээ илүүтэйгээр хэрглэж байгаа эд зүйлсээрээ бид нэр хүүхдийнхээ хүмүүжил соёлоо үлж хатгаж үлдээдэг байсан юм байна. Хараад байгаа байхгүй тий. За миний хард асуулт байна. Харин одоо баахан асууч. Би бол ерөнхийдөө жоон шоконд орсон байдалтай байна. Яа тэгэхээр бид нэр өөрсдөө нөгөө нэг Шведд бас 6 жил энэ амьдраад тэгээ буцаад ирэхдээ зөндөө олон зүйлийг ингээ гээсэн байгаа байхгүй. Тэрийг анзаараагүй юм байна. Тэгээ одоо ингээд өөртөн дээрээ буруу бодоод сууж гин. Зөндөө олон зүйлсийг орхигдуулсан байна. Ээж аваасаа сурсан зүйлсүүдээ мартсан байна. Уул нь бид нар өөрчлүүлэх хэрэгтэй хүүхдтэй. Тэгтэл одоо хит нөгөө нэг өөр юм бодолтой баруун тий. Тэрнээс жоохон гимчэнгөө сууж байна. Ер нь бол гэхдээ гадаад дотоод руу бид нар ч одоо битэр ч одоо хамгийн дээд нэг Солонгосны дунд 18 сонлоод Америкт бас нэг гэж ансан. Тэгж явахад бол ерөөсөө амар их санаад Монгол хоолой санаад. Битэр 17 оны өвөл баха Солонгост очиж нэг 5 хотоор тоглолт хийгээд. Яг цагаан сарын өмнөх цагаан сарын дараа ч лөө. Тэгээд эхний нэг 4-5 хоног өдөр бол нөө нэг маханд орно гэж ярьд юм лээ шүү дээ. Тэр чинь нөө нэг тэм Солонгос ярддаг наа ян нэнзэн гахаа дахианы мах тэрэнд ороод эхний нэг 5-6-7 хоног бол тоохгүйсэн юм уу. Сүүлдээ битэр чинь бүр одоо нэг юу гэдэг Монгол махаа санаад гэх юм уу да. Тэгээд бүр хачин болоод тэгээд чөө нэг 10 танаад бас нэг одоо шагтаа нар юм одоо ороод хоол захиалсан чинь
мэдгүй хоолоод бай. За энэ нэг махтай хоол байж магадгүй захиалцсан чинь өөдг нь ачи юм ирээд. Өмнөр нь бүр амар юм ирээд. Тэгээд бараг л ганц овчин хөр орхойг нь амар муухай юм тий. Тэр ганц овчин би өлсөөд байна мэн гэ битээр чин тэр нэг цайна газар чин бараг маргалдаг шахаад. Чи хоол идчихэж өлсөөд байна гэдэг тий. Завар махнаар ингээл баян идээд гарч байгаа залах. Би цаанаас муу санаалаа за ямар ч сан дахиад аваад идчих. Дахиад бол нэг өндөө бол нэг гайг бах. Дахиад захиалц. Тэгээ би дахиад идсэн чи ганц тэр мах байж магадгүй нэг боро юм байсан. Тэр Миний хоол ирж байгаа тэр өнөр мөн зүгээр тэр заалыг зүгээр аална. Тэр амар тийм юм болгооц амар хувцс. Гэтэ тэр их сайн хоол гэж шүү дээ. Хамгийн сайн хоол үнэтэй. Яжгүй сайн хоол. Би минь даа. Биднэрд нөө идэж чадахгүй болохоос. Хөр Тэр наашаа яг нисхийн өдөр ааврагоо залгасан. За та өвхрийн мах, адууны мах чанаараа гэд. Би ер нь тэгэж амар би урагшаа хятад руу өвөр Монгол руу дөр явахдаа тэгэж амар махсдаг байхгүй юу. Тэгсэн чинь Солонгосоор явахад тийм амар махсаа. Тэгээд цог чана гэхгүй байгаамаа тэр чинь тостон чанчаараа гэд. Адуу өхрөө чинь бас тостон чанаад байгаа шүү дээ. Тэгээд онгоцоор 4 цаг нэрчрэл шууд идсэн юм нэр амар гоё. Амар гоё юусэн. Тэгэхээр одоо та бас олон жил гадаад байна гэж бас чанга шүү яа. Тэгээд сүүлдээ дасалал болох. Сүүлдээ бүр дасал болоо тий. Тэгтэл бас амар сандаг тий. Монгол махны амтыг сандаг. Бүр чад өөр үт юм байлээ. Цаанаас амт. Манай Монгол мах бол бүр шал өөр үт. Тэгээ 300 гаруй төрлийн ургамал идэж гин гэдэг үстэй тий. Юу иддэг тий. 300 гаруй төрлийн гэж байгаа шүү. Тэр одоо энэ гадаадд байгаа энэ махуудын чинь янз янзын үнэтэй байгаа юм тий. Маш үнэтэй байна, дундаж байна, дунджаас жоохон доогуур нь бүр амтхан мах гэж байна тий. Тэр бол одоо нэг тариа чахчдаг тийм махнууд одоо жоохон боломжгүй хүмүүс нь бол тийм муу мах авч иддэг. Манайд бол сонголт байхгүй шүү дээ махны тий. Тарган дурхай л гэж байгаа. Ус нь бас Гүйж өрөөсөө яг 300 хэдэн тэр юм идэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас азтай хүмүүс. Тэр Америкт байгаа нэг залуу бас сошиалаар тэр фэйсбүүкээр нэг ярьж илээ. Бас их гоё юм ярьж илээ. Монгол махны талаар бол одоо бол энэ нэг эвгүй өвчмөдөө энэ үед тэр Монгол махны дархлаа тэр бол хүний биед бол асар их хэрэг болж байгаа гэж яригч илээ шүү тийм ээ. бас нэр юутэй уяачтай их ойрхон байдаг баха. Би бас тэгс сонссон тий. Олон сайн морины тухай дуу дууссан учраас тий. Тий. Юу Дундгой аймгийн алдарт уяач. тий юу 2013 онд 12 онд би Архал гэж дуу дуулаад. Тэгээд тэр дуу дууснаас хойш бол ерөнхийдөө хүмүүс бол маш их адуу бэлгэлсэн. Нийтээр 100 гаруй адуу бэлгэнд авсан байдیں۔ Өө тэр дуунаас хойш. Тий тэр дуунаас хойш. Заац. Нийтээр 70-80 морины тухай дуу дандаа захиалгын дуунууд л та. Одоо нөх хүмүүс ч бас адуу малндаа зөрөөлж бас төрийн наадамд аригдсан төрүүлсэн адуунд бас дуу муу хийдэг. Тэгээд сайхан тэр дуунууд нь ингэж бас дуулж ирсэн. Тэгээд 13 оноос хойш бас өөрөө тэр хүмүүсийн бэлгэлсэн адуудыг яаж зүгээр ойлгоод авах бас уяач найзаараа уюулаад тэгээд одоо хүртэл явж байгаа. Тэгээд 2017 онд аймгийн алдарт уяач болсон. Одоо тэрнээс хойш аймгийн алдарт гэдэг цалыг бол нийтдээ нэг 3 удаа болцлыг хангачаад байгаа. Өө заац баталгааж болчихоо тий. Тэгээд энэ 17 онд ийм энэ одоо бөөрөнх нь болохоор аймагт төрүүлсэн тоон. Өөрөө төрүүлсэн тий. Энэ болохоор айрагдсан тоон байхгүй. Өө заац. Энийг шаарддаг нь хангах юм бол энэ аймгийн алдарт гэдэг цолыг өгдөө. Тэгээ энэ бол одоо нийтдээ ингээд 2-3 аймгийн алдартын юутай тэнцчээд байгаа. Одоо сүүлд энийг авснаас хойш. Одоо жоохон дэж ярихад юу саксар очиж шиг одоо ер нь бол үнэлтэй одоо ингээд явж байгаа. Өө тэгвэл бас гуулгынхаа хажуугаар бас мундаг морь уяач юм биш үү тий. Одоо тэгэл хобби хүүхд байхдаа хурдмор ундаг байсан. Тэрүүгээр тэгээд нөө бичгээрэнт одоо энэ медалууд нь энд би энд өлөх гэж байгаад бас арай бас болоогүй байна. Энд нэг одоо 20-30-аад медаль байгаа. Өө заац ямар гоё. Тий ерөнхийдөө бол гаргана гэж. За одоо үндсэн сэдв рүү оръё тий. Одоо нэг асуулт байна. За. Одоо нөгөө хүүхдүүд маань одоо гар утастай баг найзлаад өсөж байгаа шүү дээ. Хорих ямар шансгүй заримдаа ингээл баг зарим нь бол бүр донттой арай унтахтай хүртэл үзээл загнуулаад хураалгаал гэл зарим ээж аав нэр тийм асуудалтай. Тэгээ одооний хүүхдүүд баг yes no гэж хэлд ороод тий нөгөө үзэж байгаа юм YouTube-ээс байнга baby гэл дуулаад baby shark mark гэдэг гэл яг ийм үед байхлаар нөгөө хүүхдээ бид нэр цаашдаа ер нь яг яа юу бодож яг яаж хүмүүжүүлэх зүгээр юм та хоёрт маань яг тэр тал дээр ямар юу санаа байдаг вэ? Миний хувьд бол тэр нь бол нэг төрлийн аваа штэ. Тий.
бид нар жоохон багтал тэм дэлхийд даяарчлагдсан тэр хэллийг бол мэдгэн байтугай сургын сонсохгүй шүү дээ, ярих нь байтугай тийм ээ. Сонсоогүй байсан шүү дээ. Бид нарт бол бас ихэд одоо бол би бас зүгээр гэж санаж байгаа. Яг ойр зургийн бас хэдлэг. Тэгээд өшөө илүү тэр одоо англи хэлтэй тэр нэвтрүүлгүүдийг үзээсэй. Тэр нь бол гэхдээ яг нэг амралтын цагтай. За миний одоо яг тэдэн цагаас тэдэн цагийн хооронд наад нэвтрүүлэг юм үзчихээ, киногоо үзчихээ. Киногоо ялангуяа тэр англи хэл дээр үзүүлээд би сайн гэж бодчих. Ойлгоо тэр дүрсийг хараад тэрийн сонсоод ингээ ойлгоно гэж боддог шүү дээ. Тэгээд тэдэн цагаас тэдэн цагийн хооронд жоохон амраад тэдэн цагийн хооронд хүрдээж ажиллчихээ. Ингээд явал бас заримдаа бол бид нар ингээд хөдөө сар мараар ингээд тоглолтоор явдаг чинь тэр хооронд бол бас яаж мэдээгүй. Ямар ч байгаа үедээ л тэрхийг хичээдэг. Тэ. Тэгэхээр бол энэ утас юунаас бол хамаагүй учиргүй хориод бол бид нар хүүхдийг бас амар дарамтлаач байгаа юм шиг. Айгүй өрөвдөлтөй байдэн шүү дээ. Яг нэг гоё дуртай юм бид нар гоё дуртай юм үзэж байгаад очиж унтраачаар ямар л ойлгох вэ те. Гоё киногоо үзэж байгаад тэр те. Тэрнтэй би бас адилхан боддог байхгүй хүүхдүүдтэй. За тэрийг хамгийн гол нь бас цэгцтэй. Тэдээс тэдэн цагийн оронд наадах үзчих. Тэдэн цагийн оронд хичээлээ ич. Тэгээд тэдэн цагаас яг унтчих бай. Өглөө хичээлдээ бас учраас дутуу нойртой байж болохгүй гэдэг ч юм. Ингээд хичээж л явна. Бид нар бол одоо амар тийм мундаг туршлагатай хүмүүс бол биш. Дөнгөж хүүхдүүд одоо эхэлж байна тийм. Тэгээ яг одоо нэг жоохон ч гэсэн хүүхдүүд одоо манай хой гарантай хүүхд ингээд утас ингээд ухаад байгаа. Дайраад байна. Уцруу дайраад. Гар нь ингээд одоо ядаж баг ингээд дуу муугын хоорн ингээд сольж бодоо ингээд сольж мэлээд ингээд Тэгэхээр одоо энэ үеийн хүүхдүүдийн генэнд байна уу? Юунд одоо тэр потенциалд байна уу? Бид нар одоо тийм утас шиг бариул тэгээд дайрах байсан болов уу? Байхгүй шүү дээ. Одоо эдгээр чинь ухаан ороход энэ байсан учраас энтэй хүссэн үсээгүй бид нар чинь байхад нь хүртэл ийм бараг заа юм шиг тий. Магадгүй бас тийм байж. Бас нөгөө Францын битэр нөгөө хүүхэд хүмүүжүүлэх арга гэдэг тэр нэг номыг уншиж байгаа тэн дээр бас нэг юм байсан. Хүүхдийг гарч ирэхэд нь хүмүүжүүлэх биш гидсэн дотор нь хүмүүжүүлнэ. Тий. Тэгэхээр бид нар нөгөө гидсэнд нь байхад нь л одоо мэдээж тавал уцаа оролтчихл байсан. Тий. Уцнаас мэдээлэл авсан техник технологитой ингээ нөгөө тэгэхээр энэ гараад байгаа энэ альфа үеийнхэн гэдэг байгаа шүү дээ. Бид чинь ингээд бүгдийг нь мэдэж гарч байгаа. Тэгээд энэ чинь нөгөө шинжлэх ухаан хүртэл нөгөө баталсан учраас хүүхдийг гидсэнд нь ахт нь аав сайн яар, хүүхдтэйгээ сайн яар эдэр гэдэг чинь ерөөсөө л тэр юм. Гидсэнд нь ахт нь сайн яар эдэр гэдэг. Тийм юм бол гарч ирээ аавынхаа дууг шууд таньдаг гэдэг. Байхгүй итгэн найдан гэдэг. Одоо энэ манай нөө гарантай болохоор ингэж байна. Дуу муу ингээд утсан дээр сонсоод хажууд хэвтэж байгаа л тэнгүүд яг тэр дуулж байгаа тэр дуучны өнгийг яг өнгөөрнаа гэдэг байхгүй. Тэгэхээр би бас баярлаад байгаа. Гэхдээ бас анхны тохиолдлоор шингээд байгаа юм болов уу гэхээр яг тэр нь бол байнга давталтай тэгээд байхгүй. Тэр нэг жоох урт байрангууд нь яг тэрүүгээр нь өнгө нь алдахгүй яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ганц бодлохоор яг төрхийнхөө өмнө 7 хоногийн өмнө битээр хоригн дээр дуул явсан. Одоо яг төрхийн өмнө 7 хоногийн өмнө. Тэгэхээр энэ хүүхэд ерөөсөө яг анх бүрэлдээл ерөөсөө тайзан дээр дандаа тайзан дээр ерөөсөө харин битэрийг бас эмч хүртэл одоо нэг амарч байгаа гэж яхад яалч нэг өөр Монгол хохотод бас тэнд нэг хүний ажил авсан болохоор битэр одоо боломжгүй байна ингээд жоохон биеийн байдал ингээд жоохон хавтах шаардлагатай байна гэдэг яхад аль хэдэн сарын өмнө ярьчаад одоо ингэж болохгүй шүү дээ тэгээд битэр нүдэ ханаад эмчийнхэн аврыг авахгүй ингээд шууд явж яасан тэр одоо ч байгаа байхгүй. Тэгэж анх нөхцөл энэ нөхөр ингэж яаж гарч ирж яхад дөнгөж мэдэгдэж эхэлж яхад тайзан дээр тэгээд төрхөөс гарах юм 7 хоногийн өмнө тайзан дээрээс нь л нөхөр байхгүй юу. Тэгэхээр одоо тийм бас одоо түрүүний хоёрын хэлдэг шиг ингээд бас сонсоод байнга л тийм дээр байсан учраас бас тэр өнгийг бас аваад байна гэж бодод. Тийм шүү дээ. Энэ миний нөө архалт оны клипэн дээр гардаг энэ Монгол каллиграф байгаа. За гэртээ би энэ бас нэг морины юу болон байгуулад энийг бас гавьяат гişүүн жавхлаа ах маань бас бэлгэлсэн энэ ташуурны мод. Ийм учиртай энэ бас энийг одоо гоё мөнгөлж гад нэг гоё том ташуур гарч ирэх. Энэ миний бас улсын засгийн газрын нааданд бас төрүүлж байсан морины зураг. Энэ бас нэг наадам энэ Монгол улсын алдарт үеч Намсар Жавын зөрөгтийн цолны медаль нааданд төрүүлсэн. Ямар гоё. Тэгэл энэ манай хүүд манай хадам аавын ах нь хийсэн юм ээ. За ингээ явах юм бол энэ одоо улсын нааданд төрүүлсэн энд нэг ширээ хилэгдсэн байж жоохон онцгой болчихгот нь би дахиад ширээг нь дахиж хилэхгүй явуулсан. Газраараа бодох. Төрийн нааданд соёлын төрүүлсэн айлд байдаг цом багхгүй. Батхуугийн зөө. Батхуу агсны төлөө уулын
цом. Улсын наадам төрөөсөн айлд байдэ. Энд дэд нэг өөрийнх нь хожирт нутагт 80 жил байна болоод тэнд миний соёлын төрүүлээд нутагтаа төрөөсөн соёлонд өгнө гэдэг 16 айлттай юм цом байт. Ямар. Энэ манайд. За миний хараа асуух уу. Тэгэхээр бас хүмүүс ингэж яриад их юм аа ингээл яриад их юм биш яг жинхнээс амьдралаар тохиолдоод их юм. Бид нэр одоо өөрсдийнхээ хүсэл мөрөөдлийг зарим зүйлсийг мэдээж хүссэн юм болгонд хүн бол хүрч чадахгүй байдаг бах. Тэгээд өөрийнхөө хүрч чадаагүй тэр зүйлийг хүүхдээр хүргэх гээд ирээдүйд хүүхд мэрэгжил сонгоход миний хүү яг тэр бол. Одоо нөө өөрийнхөө тэр мөрөөдчихсэн чадаагүй зүйлийг хөвчлэн хүүхдтэй ингээл за чи ерөөсөө эмч болно шүү. Өмнө нь магадгүй ээж нь залуудаа эмч болохыг мөрөөддөг гэсэн ч юм те. Чи эмчил олчвол миний ачийг одоо хариулна. Би чамд баярлалаа ч гэдэг юм уу. Ингээл иймэрхүү зүйлүүд амьдралаар аягүй тохиолдод байдаг. Тэгээ одоо л ингээд бидний хүүхдүүд чинь ингээл том болол дахиад өөрөөсөө мэрэгжил амьдралаа сонгоно. Энэ тал дээр танай гэр бүл жишээлбэл ямар бодолтой байна тий. За энэ бас гоё л юм. Тэгээ манайх бол за энэ дараа битэр бол ингэж бод би бас хувьдаа штэ. Ерөнхийдөө зөнгөөр битэр орхичтэй. Тий заавал ингэ нэг шахчаардаад хичээлээ хиймий гэд ерөөсөө тэгдэггүй штэ. Тэгээд яг ингээл багш ахаа гэсэн даалгаврыг хийгээл нийлээ цаг магаар ээж аав нэг шахаад идэг те. Ерөөсөө тэгдэггүй. Ер нь өөрийнхөө нь ингэ зөнгөөр нь орхичтэй. Тий яг зөнгөөр нь энэ хоёр хүүхэд хэтэрхийг шахахаар алширж магадгүй гэж бас айдаг юм уу? Ямар ч сан тэгэл ямар ч сан битэр хоол ичгэлтэй гэл одоо хүүхдүүдээ нэг хүмүүс за нэг энэ ой гарантай нөхөрт бол хүн бол яалч хоол өгнө. Мэдхгүй юм чинь тийм ээ. За одоо ингээл нэг 5 6 наснаас дээш нөхдүүд миний хүү хоол ичгээл амруун ингээл унчих гайл гүйгээл араас нь хөөцөлтөл битэр энэ хоёр охиныг бол тэгээгүй ерөөс. Яг орхичтیں۔ Өсөд өөрснөө эдэн үстэй чи хүм үстэй. Тэгэхгүй тэгээ араас нь ингээд өөл алчганаа шалчганаад бүр ингээл бүр эрхэнд дийлдсэн юм болно. Тэгэхээр зүгээр ингээд орхичин аяганд нь жижиг аяганд нь хоолыг хийгээд өгчин. За тэгэл өөрснөө хоол ичээд босоо явчин телевизэр дээр очиж суучин. Эргээд идсэн л байдаг аахгүй. Ширээн дээр заримдаа босоо явчин. Заримдаа идэхгүй гэж л идэв дэнгүүд л орхичтэй тоодогч бай. Тэгээд байж хад өсөд өөрөө хөрөг жонгоолгол юм идчихэл байдаг аахгүй. Тэгэхгүй болохоор нэг тийм хэцүү. Тэгээд битээр бол одоо за би бол охиноо тийм болгоно, юм болгоно гэдэг л ерөөс боддгоо. Энэ хүн тэртээ дэргөө битээр өөрснөө ч гэсэн хов тавилангаараа яваал хаа байсан усын тэсээс хаа байсан дундуу өндлгэр хангаа хэдэн мянган километрийн цаанаас нийлж ирээл хамтдаа нэг сургуульд ороод дуулаад одоо нэг гэр бүл болоод ингээл явж чинь. Энэ бол хинч битээрийг хэлээгүй. Цаанаасаа зүүн сөнгөрөө алганы хэний тэр амьдралын жимээр л уулзаа байлгүй гэж бодож байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ бол за одоо тийм айлын бэр болгоно, тийм ажил, тийм мэрэгчлээ болгоно, тэгүүлэл өстэй хэрэгтэй, нэг айлд нэг эмч хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм бол ерөөсө боддоггүй юм уу. Гэхдээ яг бас нэг урлагийн бас нэг хөөрхөн дуулах юм бол баярлна. Бас өөрснөө дуучин хүмүүс юм чинь тийм ээ. Яаж дуулах нь би бол одоо заавал хүүхдээ дуучин болгох гэсэн. Заавал болохгүй тийм. Тэр зайлшгүй хоолой ген нь яаж таарах юм? Битэрийг дуурайх юм уу, дуурайхгүй юм уу? Өө эмээгээ дуурайх юм уу? Яаж мэдэх юм? Ер нь сонирхол гарч ирнэ л та тий. Тэгээд би энэ баг үгээ бас дуулчаасаа гэж бас бодож байна. Дуулчвал би бас нэг одоо түрүүний яриа тий. Өөрийнх нь читаагүй гэдэг ч юм уу. Өөрийнх нь өсөж мөрөөддөг гэдэг ч юм уу. За би дэлхийн том дөөрийн олон улсын уралдаанд явуулна даач гэдэг ч юм уу. Одоо би соёлын сургуулийн дөөрийн дуулаачаар төгсөгчөнгөө шууд Италид сургана гэдэг ч юм уу. Иймэрхүү юмуд бол толгойд бол байдаг л да. Тэгээ одоо мэдэх юу болох юм. Энэ хүүхдээ хувь тавилан л ястай байдаг шүү дээ тий. За тэгвэл энэ байр суурь нь өөрөө бас айгүй бас ингээ битээр олон хосуудтай уулзаад ингээл гэр бүлийн хүмүүсийн талаар ингээ ярихаар бас энэ дээр бас бат найдвартай зогсоод байгаа юм. Тэгэхээр энэ маань өөрөө бас нэг энэ өнөөдрийн техник технологийн зуунд арай бас нэг зөв хүүхдийн хүмүүсийн арга юм болоо гэж тэр ингээл нэг чеклэл яваад байгаа байхгүй. Одоо бас нэг ийм юмн дээр ингээд бас ингээд нэг хоёр хуваагдчихад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр мэдээж гэр бүл болгонд бол асуудал гардаг, жижиг томоос хамаагүй тий. Тэгэхэд зарим эцэг эхчүүд нь болохоор ингээд аав ээж хоёр хоорондоо муудахад хүүхдүүдээс хол муудах хэрэгтэй. Хүүхдүүдээ өөр өрөөнд оруулах ч юм уу ийм байр суурин дээр байдаг. Зарим нь бол яг харахгүй нүдэн дээр нь одоо муудалцаад тэр одоо асуудлыг аав ээж хоёр хэрхэн яаж шийдвэрлэж ийн гэдгийг харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол огт тийм шийдвэр асуудал тэр хүүхдс гэсэн том болоо гэр бүлтэй болно шүү дээ. Тэгээ гэр бүлтэй бол
асуудал үүсэхээр аав ээж нь тэрийг өөртөө нүдэрээ яаж эвлэрэлтэй хосууд гэдэг чинь ингэж муудалцтэй эргээд ингэж гоё эвлэрч болтыг гэдэг харуулаагүй учраас ингээ эвлэрч чадахгүй явсараа гэрүүл салт нь яваад байгаа юм болов уу гэдэг нэг иймэрхүү юм. Тэгэхээр тоор энэ тал дээр яадаг вэ? Хүүхдүүдийнхээ хажууд даам зөрөлдөх ч юм уу тиймэрхүү юм болохоор хүүхдүүдээс хол өгдөг эсвэл хоёрдугаар тэр байр суурин дээр юм байна. Бас нөгөө гэр бүл тулгарч байгаа асуудал бэрхшээлтэй юм байна. Тэрийг хүүхдүүдийн нүднэр ил байлгадгүй эсвэл далдуур хүүхдүүдгүйгээр шийддэггүй гэдэг юм. За ер нь бол тэр одоо тэр саяны асуултын дотор нэг гоё юм явж штэ тий. Хүүхдүүдийн нүдэн дээр маргалдчаад эргээд нүдэн дээр нь эвлэрч чаддаг байвал гэж байгаа штэ тий. Тэр хамгийн чухал байгаа байхгүй. Тэгэх юм бол бас ингээд ингэхээр их гоё гэдэг ч юм уу ингээд ингэж болдог гэдэг юм уу хүүхдийн сэтгэл зүйнд бас суулгах хэрэгтэй. Ер нь бол байнга хариулгүй, маргаангүй тийм гэрээ бол байхгүй шүү дээ. Зэ нэг ямар ч зөрчилдөө юмд байж л байдаг. Тэрийг бол нуухгүй. Битээр бол ерөнхийдөө яг хөө нүдэн дээр нь бол ингэж маргалж исэн үе байгаа. Хүүхдүүд амар тийм өрөвдөлтөй болчихдог байхгүй. Аав ээж болооч гэсэн тийм маягтай тийм харцаар хардаг шүү. Тийм харцаар бүр амар өрөвдөлтөй болчихдог байхгүй. Тэгэхээр тэрийг бол аль болох битээр өөр өөрөөсөндөө нэг нь бол уураа барь дийлэхгүй ч байж үлээ тийм гүйгээд өрөө рүү ороо явчих ч юм уу. Тэгэнгүүтээ утсаа авч чатаар нь бичэн штэ. За одоо хоёулаа хүүхдээ хажууд яах юм бэ те? Чи тэгээ үсттэй чатаар жиг. Үргэлжлүүлнэ штэ. Энэ бол ямар залуу айлд байж л хотлоо манайх хэрэлддэггүй гэж яриад яах вэ? Тэр дээргөө сайнта муутай орчихлоо штэ. Тэгээд чатаар үзэндээ яг бас ингээд нэгэндээ нүдрөө нь хараад ингээ хэрэлдэхэр чин заримдаа айгүй ядаргаатай ч юм шиг те. Эрүүл хэмэргүй байж болно штэ. Чатаар бичвэл шоогоо тухтай бичиж болно штэ тийм үст. Яг тэгж яхад тэгээд чи намайг тэрэн дээр ойлгосонгүй. Чи уг нь ингүүл ингэж болно үстэй гэд. Ингээд заримдаа бас яг хоо цог байж өрөөндөө хойлох навж ивэл ярина л да. Өөр хүүхдийн өрөөр өдөр орох тохиолдлууд гарна штэ тийм. Тэгэл бичиж байгаа юм л да. Тэгэл нэг сайхан биччихад эргэл уулзцгаана л да. Тэгээ сайхан. Тэгэл уулзаал жинхэнэ хүүхдүүдийнхээ нүдэн дээр ингэж эвлэрч болдго юм аа гэл тий. Инээлтэй гоё. Тэгээ тийш манай бодхны юм байна. Би ч бас өөрөө сүсгтэй. Нэг удаа гадагшаа одоо тоглолт моголтоор явахдаа бас сайхан борхондоо мөргөө цагаан сараар бас нэг сайхан юу ячдаг. Судруудаа салхи харуулаад ам авцраад ном уншуулдаг, аслаа хэлчихдэг. Оо зэц. Тэгээ манай ээж бас хэсэгтэй аав ээж мөн багаас л одоо судар толгоон дээр хайдсан гэж өссөн. Тийм л одоо бас одоо шарын шашинд бас их юм явтай сүсгтэй. Энэ манай дэлгэр ханга миний төрсөн нутгийн уул. Энэ бас 11 онд тоглолт хийж байхад өгчээсэн л бас нэг сайхан зураг шигдсэн л тийм. Яа иймэрхүү л. Яхаар гол уран бүтээлчүүдийн төгөлдөр хоор хөгжмийн зэмсэг бол байх хэрэгтэй тий. Энэ одоо бид нар чинь яг соёл урлагийн сургуульд яг гарчилж бол энэ төгөлдөр хоорын мэрэгжил гэж бас сайн заахгүй. Ер нь бол нэг 7 хоногт нэг програмд нэг өдөр байдаг. Сайн бол очиргоо тоглож чадахгүй шүү дээ. Бас айгүй сайхан тоглоос орч өөрснийхөө дууг ядаж тоглоод ам уншаад ингээд бас сорчиг хичээж л яваа. Танаа уу илүү тоглох уу? Үгүй хоёулаа таарах байхгүй. Тэгээ ер нь бол одоо сурнаа л гэж. Гитар тоглоос орчий гэж байгаа. Тэгээ төгөлдөр тоглоос орчий гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд бас урлагийн альд бас ингээд байж байгаа. Бас нэг дуу мө сонсохоор бол хүмүүс ирээд тий. Тэртээ авцараа сонсохчоод ингээд дуугаа ингээд авчиждаг. Би бол одоо хүүхдүүдтэй яавал аз жаргалтай байх юм бол гэж бодохоор би нэг гоё ингээд дэлгүүр бол айгүй гоё тийм одоо нэг цөөвөн гуралтай шил эднэр бол яах вэ? Надад холнууд болчиход байна. Хүүхдүүд яг одоо манай хоёр охины насан дээр бол тийм ресторанд ороод гоё хоол идэх тийм тэгэл зайрам гэдэл ийм хүсэл эрмэлзэл амар ил байдаг учраас би ингээл хүүхдүүдэд дагуулж бол за миний хоёр охин тэр дахиад авах уу, загас авах уу, юу шарах уу гэл ингээл тэгэнгүүт өөрснөө тгий ингээгээл тэгэл энэ дээр авцараад декомда ингээл хийгээл ингээл идэхэр амар хаппи яваад байгаа байхгүй. Үнэхээр хаппи, үнэхээр баярлаад байгаа. Тэгэхээр энэ хамгийн ихний аз жаргал нь бол энэ юм байна. Хоол бүгдээрээ гоё ширээгээ тороод идэж явах хэрэгтэй юм байна. Аав ээжээр хүүхдийн нүдэн дээр
маш бага хэрэлдэх хэвээр байна. Ер нь бол хэрэлдэхгүй байх хэвээр байна. Зөрчилдөөн байхгүй байх хэвээр байна. Зарим хүүхдүүд айгүй бүр тийм содон штэ. Яг битэр юм ярьж ангууд одоо хоёр энэ дээр зөрөх гээд байна гэдэг ч юм. Одоо түрүүний энэ зогсоодсон нэг охин тэр мөр бол амар штэ. Айгүй мэдрэмтгий. Амар мэдрэмтгий байхгүй. Тэгэхээр одоо аль болох энэ зүйлүүдийг одоо хоёулаа юунд л камерын одоо сараа сууж байгаа. Энийг бол маш сайн ер нь бол те. Хариуцлагатай байх хэрэгтэй тийм ээ. Ганц хүүхдүүд гэлтгүү ер нь тэгэл хажуу хавьд байгаа хүмүүс бит хоёрыг муудалцах юм бол айгүй эвгүй санагдана. Одоо хоёр ингээд байж бол бит хоёр хажууд муудалцвал амар эвгүй санагдана. Тийм шүү дээ. Тэ хүмүүс тэрийг мэддэггүй юм шиг байлаа. Нэг контрол алдчихад идэг юм шиг харагдаад байна шүү дээ. Одоо найз нөхдөр өдөр ч юм уу ингээд бөөнөрөө цугалтсан зугаалга ч юм уу нэг бол найз нөхдөндөө ингээд уулзчаад баяр ёслолоор ч юм ингээд байжгаад хоорондоо мэддэхгүй маргаанууд одоо хоёр хүн хоорондоо маргалж байгаа одоо гадагшаа ямар муухай харагдж байгааг мэдэхгүй ингэж бас контрол алж маргалдаг хүмүүс байдаг баг. Тэгэхээр тэр маргалж байгаа хүмүүсийн хөндлөнгөөс харахаар амар эвгүй харагдаад. Хоёр айгүй гоё хүмүүстэй яагаад ингэж байгаа юм бэ? Тэ гэдэг ч юм иймэрхүү юмнууд бас харагддаг шүү дээ. За муудалцаа хэрүүл маргаан дээр бол энэ байна. Бас нэг асуудал нь юу гэхээр гэр бүл болгонд бас нэг одоо жишээ нь санхүүгийн проблем ч юм уу эсвэл бол одоо зарим нэг нь тэгээд байгаа байхгүй. Одоо ойрхон ээж аав нас барах ч юм уу те ингээд гэр бүлд нэг ийм болохоор үр хүүхдүүд дайл болох ингээд нуугаал тиймэрхүү юм мэддэгдүүлэхгүй гэл ингээд идэг. Тэгтэл эн чин тэр хүүхдийг том болоход гинт болно. Тэгээ огт мдээгүй өссөн юм уу гинт болохоор тэр хүүхдүүд бас амар хүчтэй нөлөөлдөг юм байл та. Тэгэхээр энэ тал дээр гэр бүлийн одоо санхүүгийн асуудал ч юм уу айл эсвэл одоо бас нэг ямар ч асуудал болж болно шүү дээ хэрүүл манаас. Энэ бүгдийг бас хүүхдтэйгээ ярилцдаг, ойлголцдог, хүүхдийнхаа саналыг тэрэн дээр сонсдог. За бүгдээрээ ингүүл ямар уу чи юу гэж бодож байна тэгээд оролцоотой байлгадаг юм гэр бүлийн одоо гэр бүлд өссөн хүүхэд оролцооноос гадуур байдаг гэр бүлд өссөн хүүхэд хоёр дэс өөр байгаад байна гэдэг. Тэгэхээр та хоёр маань хүүхдүүдээ энэ гэр бүлийнхээ одоо доторх энэ санхүүгийн асуудал ч гэдэг иймэрхүү юм дээр хэр оролцоотой байлгадаг вэ? Хэр хариуцлагатай байлгадаг вэ? Яг ингээд урлагийн хүмүүс учраас санхүүгийн юмнууд айгүй ил байдаг байхгүй хүүхдүүдэд. Хүүхдүүдэд. Одоо нэг хөрмөн дээр очиод дуулчаад ирээ гэхэд хүүхдүүд сонирхоод аав чадан дөрөв дуулах гэж байгаа гэдэг ч юм уу те. Ийм асуудлууд их байдаг. Тэгэд дуулж орж ичээд ингээд тогтоотой мөнгө тэнд тавих. За ингээд гадаад дотоод руу одоо жишээлбэл өвөр Монгол руу явж ирээд ингээд юаны хүртэл мэднэ багаасаа те. Ингэж авцраад ингээд тавих тэр болгоныг харах хүн байнда хүн тоглолтоор очиод мөнгөө гэртээ тоолоод одоо цэпэндээ хийн. Тэрийг эдэр ингээд харж байгаа учраас амар тийм нэг юм санхүүгийн тал дээр бол энэ манай хоёр хүүхэд бол амар тийм юутай байдаг байхгүй. Амар мэдрэмжтэй байдаг байхгүй. Тэгэхээр би аль болох энэ мөнгнүүд чинь миний мөнгө бишээ гэж хэлдэг байхгүй. Тийм одоо чөлөөтэй санхүүгийн чөлөөтэй байж байлгахыг хүсэхгүй байгаа байхгүй би бол хүүхдүүдээ. Ямарваа нэг юм авахад амар тийм дээрэнгөө би энийг аваа штэ манай аваач мөнгөтэй юм чинь гэдэг ийм сэтгэлгээ баймарг байгаа байхгүй. Ховц сонор өмсгöd одоо ганцад битэр бас зөрөлддөг юм байгаа. Хансав жишээлбэл хүүхдтэй ингээд ховцсон урагдаагүй элэгдээгүй байхад энд ховц савна гэдэг. Тэнгүүт нь би хэрэггүй нэг ингээд ядаж нөхчий гэдэг ч юм ингээд угаагаа ингэж. Үгүй яах вэ бас хүүхэд юм чинь чи мэдгүй нэмэгтэй хүүхэд доороосоо дарж болохгүй сайн гуталтай байх хэрэгтэй гэдэг ч. Үгүй ховцол яах вэ ингээд орхичоо. Ховцол яах вэ гэхээр битэрийн санаад энэ дэр зөрөлддөг. Тэгээд аль болох ихчийнхаа юмыг бол бас өмсөж сураасаа хуучин мэдлээ сураасаа тийм ээ. Ингээд жоохон тийм за юм бол хэцүү шүү. Амьдрал бол хэцүү шүү. Үргэлж ад жаргалтай байна гэж байна. Амьдрал бол хэцүү шүү. Санхүүг мөнгө гэдэг бол тийм дураараа үрдэг зүйл биш шүү гэдгийг л айгүй их одооноос хойш битээр мэдрүүлэхийг хичээж. Тэгэд тэр мөнгө гарчаад энэ таны мөнгө өмстэй гэхээр бишээ биш энэ өөр даргын мөнгө. Тэ. Эндээс ингээ жоох нэг аваад бид нар амьдралдаа хэрэглэнэ. гэж хэлэхгүй болохоор ч болохгүй байгаа байхгүй. Би өөрөө л хүүхэд байхдаа манай ээж бол ах нарынхаа хувцас байлын баг дээр 3 ахтай нэг ихчтэй. Тэгээд ах нарынхаа хувцасыг өмсөж томцсон хувцас сургууль соёлд их явсан. Энд нь бас ингээл татаж уяач явж лээ суудаа байгаа. Тэгэхэд ганц овдын өссөн орчин бол бас ганцаараа бараг л айлын том охин дандаа шинэ хувцас өмсөж. Бас ингээ одоо нөө түрүүний нэг хүмүүжлийн өссөн яа тийм шүү. Одоо энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхэд би айлын баг ганц овд айлын том. Тэгэхэд айлын том юм чинь аав ээж ер нь том охиндоо хамгийн шинэ хувцас
бүгд л очин үстэй. Тийм шүү дээ. Тэгээд дандаа шинэ Манай хувцас. үлдэж байгаа. Тийм. Айлын том айлын бага. Төвшөөс яг ингээл дандаа шин юмнуудыг яг тийм биш. Тэгэхээр одоо яг тэр өссөн орчноор болохоор энэ хүүхдүүдтэй тийм байдаг. Би болохоор ах эгч нарынхаа юмыг өмсөд би ихчийн пүүзийг өрдлөмсөн явуулсан ч удаа байгаа шүү дээ. Одоо хошин шогмог дээр тэр үнэн бодтой юм ярьж шүү дээ. Тэгэхээр ихчийнхаа юмыг ахынхаа юмыг өмсөд би болоод ирсэн амьд сарвал эрүүл амжилттай яваал ирж ин юу дутсан гэж би ер нь тэмж яах хэвээр ингэдэг ийм сэтгэлгээ суудсан. Ганц удаа болохоор үгүй дандаа шинэ гой цэвэрхэн ийм гой байх хэвээр гэж хичээдэг. Аль алинд нь давуу тал байгаа. Аль алинд даваа. Тийм ба. Ер нь бас одоо болохоор бас яг цаг үе нь бас тийм болчиход байгаа хөх тий. Бас минийхэр ч юм уу тийм. Айгуу аюултай тэр урлагийн үзлэгээр нэг ээж нэг палаж аваачаад өгсөн чи юу гэсгэлээ? Би уг нь амар хөрхөн юм гүнжийн палаж охин дуулах ийм дуулах гэдэг байгаа хөөе. Тэгээд амар хөрхөн тайзан дээр гоё харагдахаар би нэг тийм гүнжийн юм шиг тийм палаж хүрээд өгчихгүй гэсэн чинь манай хүч одоо 4-р анги шүү дээ. Тэгсэн чинь ангийнхан охтууд нарчаад оо чи юу өмссөн юм баг жоохон гөхтийн цэцэрлэгийн гөхтийн хувцас өмссөн байна шүү дээ. Тэгээд нөгөө чи намайг очиж уйлцсан юм би бүр гайхаад яа юм бэ гэдэг. Нөхдүүдийн сэтгэлгээ. Тий одоо ер нь тийм болчиход шүү дээ бас. Тэгэхээр би тэр арай нэг жоохон тэрнээс дээш палаж авч цэцэрлэгнээс жоохон дээш авч өгсөн шүү дээ. Би алхахлаар тайзан дээр нэг гоё харагдан гэсэн утгаас наваад өгсөн байхгүй. Тэгсэн чинь очисон чи манай охин уйлцсан. 2-3 найзанд хичээлсэн гинэ. Тэгээ уйлцсан зогсчихсон шүү дээ. Бүр гайхаад. Тэгээд одоо манай хүүхдүүд дэлгүүр орохоор тэгдэв. Аа. Зарим аль хүүхдүүд мэдгүй юу яадаг гэсэн. Би энийг аавна гэдээ өөлөө суучдаг гэдэг гэж байгаа. Манай хүүхдүүд бол яг юугаар штэ үгээр штэ. Миний үгээр штэ. Наатахаа авахгүй. Заримдаа өрөвдөөд нэг юм барьцсан. За ааваа гэхээр авдээ. Тэгэд ерөөс өөр илүү яг сулдан тавиал самарж штэ. Чи ингээд дуртай аав штэ. За өнөөдөр зүгээр та нар яг юу авмаар тэр нь бас л хангалуундаа л орчод байгаа ер нь бол. Би бол өөрөө тэгээгүй учраас. Ер нь тэгээд олон хүүхдэд одоо ах トゥ нартай өссөн хүмүүсийн нэг ялгаа цөөхөлөхнөө өссөн бас нэг ялгаа байна. Олоолаа бол юун дээр тансаглах бид нар бол хөдөө амьдрахад бол ерөөсөө манай аав ээжийн ах トゥ нар аавын ах トゥ нар 14 үлээ тэдний хүүхдүүд нь манай эмээ дээр очиждаг байсан. 30 хэд хүүхэд нэг айлд амьдрдаг байл шүү дээ. Стоо болоод байсан. Тэр олон дотор өссөн. Тэрний оройны хоол моол нөөц. Оройны хоол зүгээр тараг штэ. Тараг. Хон гаргана гэдсийн биднэрт өгнө. Тэр гэдс баг. Хавирга руу дайрж болохгүй штэ. Хавирга барих юм бол тураг мах идлээ чигээ гарлуу цохино. Ийм жоох хүүхэд тураг мах идэж болохгүй. Элэг бөөр сайд, ходоод гэдсэнд сайн та нар. Ухаан санаанд чинь сайн. Тараг идэж байна. Тэнгүүд аав ээж сахар авцрангууд бид нар сахарыг нэг ийм уутанд ингээд жоорлчихно. Тэгээ бүгд өөр ингэсэн нуудаг газартай. Тэр 30 дүүхэд чинь нэг 5 сахарлуу дайраад бүгд байхгүй болгоно. Тийм шүү дээ. Тэр өөр ингэсэн сахартай. Сахаргүй тараг гэж болохгүй шүү дээ. Жохон гашуу юм чи хүүхдэл болсон тийм. Тэгээ сахартай өөрснөө гэсэн сахартай. Тэрнээс орой болгон тараг дээр идэн. Буцаагаад ноо. Цагаан нуучин. Хоол идэхдээ тавган за тэр чи бас баян таргаар хонож гэж явах орой бас нэг хаяа цөөн мөн хуралтай бол ичээд дахиад хоолндоо ичиж жаас нараар нуу маргааш өглөөс өөрөө идэнэ. Тэгж өссөн. Тэгж өссөний буруу бол ерөөсөө хүнд байхгүй. Хүн бол ер нь бол бас юмыг хямгадах, хайрлах тийм бас сэтгэлгээ суух бах. Манай ээж бол тэгдэгс. Манай ээж бас залуухан өнгөрсөн. Намайг соёл урлагийн сургуульд ороход өнгөрсөн. Хүн хувцсныхаа тоог гүйцэж болдог юм аа. Хүүхэд байхдаа бол ингээ жижиг шажиг зүйлүүдийг уранхаа орох юмдаг сайн угаагаад гол нь цэвэрхэн байх хэрэгтэй. Янзлаад өмсөхөд болноо. Ах эгчийнхаа хувцс нарыг өмсөө. Юмны тоог үүснэ гэж байдаг шүү. Юмны тоог үүсгэрээ чи эргээд энэ хүүхэд ах наснда чи тийм хангалуун өсчих юм бол эргээд чи том болоод тэр чинь эсэргээрээ болдог. Ийм ухааны юм ярьдаг тий. Тэгээ тэрийг их бодож явсан тэгэл одоо бол ер нь хувцс би одоогоороо ч бас хувцс юм авдаг. Ганцуд миний арзуурыг бүгдийг мэддэг. Дэлгүүр бол аваад ирдэг. Би одоогоороо тийм хувцсанд бас нэг сонирхолтой. Яг хоо тоглолтын дээл
жакет дэрэг бол бас хоббитэй хэлгэнэ патинг ингээд тоглолтын тайзны юмнуудаа гэх бостой нь болгоон содч энэ молор гэдэг. Яваад энэ. Яасан минь хөө. Энэ нөхөр бол одоо тэр нэг машин юу дэлгүүр дороо машин бариад тэр нэг ийм юу лээ болтроо юу лээ нөө Бэтмен бариад зогсоо өөлөө суучдаг нөхдүүд чинь энднэр юм шиг. Эднэр чинь дигдэг гэж байна шүү дээ эргэжтэйчүүд. Гэтэ одоо тэгэл хоёр анаа шиг нүзэндээ. Тэр хүүхдээ сериос тоглоом авчихгүй байж байгаа. Сайн төрсөө өдрөөр нүүлээр манай нөхөр тэгж байгаа. Шууд онгоц авчих. Шууд онгоц. Машин шууд онгоц. Тийм. Тэрээс хамаагүй нэг би гэсэн нэг тоглоом хүүхдээс авч өгдөг шүү дээ. Айл одоо хүүхдүүдээ бол би гэж одоо тийм хангалуун тийм одоо тийм жоохон саксуудаа бол би бол эрс дургуцдаг гэсэн. Айл бол хүний тэр хүнд яаж л дээрлэхүүлэхдээ зөв дээрлэхүүлээл те. Хүн нэг дээрлэхгүй л байвал болчихж байгаа. Тийм ээ. За ингээд ер нь дуусах тийшээ хандж чинь тий. Оо за дороо дуусчих жоо. Тэгээд өнөөдрийн энэ одоо үзэж байгаа одоо үзэгчд болон хөтлсөн одоо хөтлөн явуулсан бит хоёрын хувьд бас тий аягүй хэмиг мэдэж авлаа. Дээрээс нь хамгийн чухал одоо миний хувьд ойлгосон юм бол яа харахгүй бид нар нэг Монгол ах уу хэдийн суурь соёл руу бид нар ингээд амьдарч байгаа ч гэсэн дайгаа орчноо бид нар Монгол ах уугаа бас ингээд орчноо бүрдүүлж чадах юм бол эргээгээд энэ хүүхдүүдээ бидний өв уламжил. Гэхдээ ядчил бид нар ийм Монгол хүмүүс чи өөрийн гэсэн аягтай шүү дээ гэдгийг цаашгаа ингээ уламжлуулад авч боломжийн байна, болох юм байна гэдэг юмыг л олж авч мэдээж авлаа тий. Бид нар ээж аваас шалтгааллах юм байна тий. Ээж аваа өөртөө л энийг хүүхдүүдэд өвлүүлэх хэсгээ шийднэ тий. Тэгэхээр өөртөө яг ээж аваа хэрэглээндээ маш сайн оруулах юм бол одоо хүүхдүүдэд заавал хилээд ах шаардлагагүй ингээ яад ах шаардлагагүйгээр заавал тусгаалan ойлгуулах гадах шаардлагагүй юм шүү дээ тий. За ингээд дуусгаад сүүлийн хормыг та хоёрт үлдээ. Магадгүй за энэ контент маань бол ингээд манай онлайн хуудсанд бол ингээд одоо ингээд үрд хадгалагдсан үлдэн. Тэгэхээр магадгүй таны охтууд за таны хүү ингээд том болоод үзээд магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа үзээд тий аав ээж хоёр маань ингэж ярьдаг байжээгээд хүүхдүүдэд зориулж нэг бас нэг сайхан үг хэлээд дуусгал дээр ахаа гэж. Нэгэн л хүүхдийн хүмүүсийн талаар ярьдаг юм чинь. Тий тэгээд манай 3 хүүхдүүд ерөнхийдөө дажгүй хүний дайтай дажгүй хүмүүжлэлтэй хүүхдүүд болох байх. Яг тэгэхээр одоо аав ээж нь бас одоо наантай цаантай одоо ингээд олон дунд ингээд амьдарч явна. Тийм ч бас хүний дор орсон ч тийм ч дээр нь гараад дээрлэгсэн ч юм байхгүй дундуур нь учрыг нь болоод амьдраа явж байна. Тэгээд бас тиймэрхүү л одоо хүүхдүүд хүмүүс гарч ирэх байхаа гэж найдаж байгаа. Тэгэхээр одоо хэдэн жилийн дараа ч үзэх ингээ сая гоё ярьж шүү дээ. Тэгэхээр бас том болцсон бас насанд хүрсэн үзээ сууж явах юм болоо тийм ээ. Тэгээд аз жаргал бас юм. Мөнд хоёртаа бас манай гэрт өнөөдөр бас төрсөн өдрөнд тохиож байгаа юм байна. Баяр хүргэе. баярлалаа. Тэгээд бас айгүй гоё тийм гоё энергитэй одоо манай энэ залуу үеүүдийг одоо бид нар бол үеил баха та тийм ээ нэг за нэг дээш ташаа 2 3-аар л тийм л байх. Тэгээд бас энэ тэр хосын жир одоо энэ нэвтрүүлэг ийм сайхан дандаа зөв энергитэй сайхан осуудын залуу үед хөлөөлсөн ийм сайхан нэвтрүүлэг хийж контент хийж том олондоо осуудаа ингэж хүргэж байгаа гэр бүлүүдэд хүргэж байгаад маш баярлж байна. Бид нар бол одоо урлагийн одоо замаар явж байгаа хүмүүс бол нийгэмдээ ард түмэндээ бол нэг иймэрхүү байдлаар бид хоёр бол бас хамтдаа сайхан хайр инэрлийн тухай, ухааны тухай, амьдралын тухай сайхан дуунуудыг бас чадны хадаа хүргэж байгаа эгэлэг сайхан бүхнийг хүргэхийг хичээж байгаа. Хоёр маань бол бас сайхан энэ үйлээрээ бас Монгол осуудыг Монгол залуу гэр бүлүүдэд бас сайхан сонсох зүйлтэй болгож болоо гэж бодож байна. Цаашдаа одоо ажилд амжилт хүсье. За баярлалаа.